засгийн газраас бол одоо 29% нэмэлт өөрчлөлт оруулах саналыг бол оруулсан юм байгаа юм байна. Тэгээ энэ талаар бол та бүхэнд тодорхой мэдээллийг бол өгсөн байгаа. Ямар хуулиуд өнөөдөр хаана яваа гэдгийг бол тэндээс харж болно. Одоо гол хуулиуд жишээлбэл ашигт малмалын одоо хуулийн нэмэлт шинжилсэн найруулга батлагдсан байгаа. Газрын тосны хууль бол батлагдсан байгаа. Энэ бол бас энэ зөвлөлөөс бол энэ хуулиуд дээр бол нэлээд анхаарч ажилласан байгаа. Тэгээд бас өөрсдийнхээ саналуудыг өгсөн. За тэгээд дараагийн слайд дээр ч таа. Тэгэхээр ер нь гол одоо бидний өнөөдөрт хүрсэн үр дүн юу юм бэ гэхээр бол энэ сүүлийн үед де факто жаргал сайхангоо нэлээд бичээд байгаа даа. Нэг эдийн засгийн нээлттэй энэ шийдвэр гаргах процесс гэдэг. Энийг болохоор inclusive economic institutions гэж томьёолоод байгаа. Тэгээд энэний бол одоо суурийг бол тавьж байгаа. Энэ нь бол та бүхэн мэдж байгаа энэ өнгөрсөн онд 11 сард ерөнхийлөгч ухаалаг төр гэдэг одоо санаачлах эхлүүлсэн байгаа. Тэгээд ухаалаг төрийн одоо нэг гол зүйл бол төр нь одоо иргэн болоод бизнесийг бол сонсч шийдвэр гаргадаг. Тэдний одоо санаа бодлыг бол одоо шийдвэр гаргах процессд оруулдаг. Өөрөөр хэлбэл татвар төлж байгаа хүн тэгээд татварыг хурааж байгаа, зарцуулж байгаа хүн хоёр нь хамтдаа эдийн засгийн шийдвэрүүдээ гаргавал илүү үр дүнтэй, үр ашигтай шийдвэр гаргана гэсэн одоо санаачлагыг бол гаргасан. Одоо тэрний хүрээнд одоо бас энэ Монголын компаниуд эдийн засгийн шийдвэрт оролцох механизмыг бол одоо бий болгосон гэж одоо үзэж байгаа. Тэгээд ерөнхий сайдтай засгийн газартаа бид нар бас тохирсон зүйл бол энэ эдийн засгийн одоо энэ зөвлөлийн үйл ажиллагаа бол цаашдаа бол үргэлжилнэ. Өөрөөр хэлбэл Монголын компаниуд өөрсдөө дараагийн бодлогын шийдвэрүүд эдийн засгтай бизнесийн орчинтой холбоотой шийдвэрүүд бол одоо нэгдэж өөрсдийнх нь дуу хоолойг хүргэх тэр процесс бол үргэлжилж явна гэж. За энэ бол маш том одоо бизнес хийж байгаа одоо хүний хувьд бол их том ололт гэж үзэж байгаа. Тэгээд энэ тал дээр бол одоо бид нэр цаашдаа бас идэвхтэй ажиллана гэж үзэж байгаа. Тэгээд энэ зөвлөлд бол одоогоор тодорхой гишүүд байгаа боловч одоо бид нэр энэ процессд бол яг шаардлагатай үедээ бол барилгын салбарын улсууд бол хүрэлцэн ирээд оролцоод явж болж байгаа. За даатгалын салбар гэх юм уу, банк бус санхүүгийн байгууллагын тэгээд банкны холбоо гэл энэ бүх холбоод бол идэвхтэй оролцож байгаа шүү дээ. За тэгээд бас нэг юм зүйлийг бол энэ Монголын бизнесийн дэд хэмжээний уулзалт дээр бол ерөнхий сайд нээж үг хэлэхдээ бол одоо биднэрт хэлсэн байгаа. Тэр зүйл нь юу гэхээр одоо үүнээс хойш засгийн газраас гарч байгаа бүхий шийдвэрт нэг гол шалгуурыг бол одоо бид нар тавина. Тэр шалгуур нь юу вэ гэхээр Монголын бизнесийг тухайн шийдвэр яаж дэмжиж байгаа вэ гэдэг тийм шалгуурыг тавина гэж байгаа. Тэгээд энэ шалгуурыг тавих одоо процесс одоо тэр аргачлал тэгээд яаж хийх үү гэдэг дээр бол одоо энэ зөвлөл ус ажиллаж байгаа. Тэгээд энэ ерөнхий сайдын зөвлөхүүдтэй тэгээд засгийн газрын хэрэглэх газартай бол нэг ажиллаад ойрын үед бол одоо энийг бол яг тэр шийдвэр гаргадаг процесс нь бол одоо шигтгэж өгнө гэж бодож байгаа. Тэгэхээр ер нь альва нэг шийдвэр бол Монголын бизнесийг дэмжинэ гэдэг бол эдийн засгийн өсөлтийг бол одоо байнга бодож байна. Тэгээд өнөөдөр бизнес тулгарч байгаа альва нэг саад бэрхшээлийг бид нэр даван туулахад бол одоо тэр засгийн газраас гарч байгаа ямар нэгэн шийдвэр бол одоо байнга тэрийг бол одоо бодож байх нэ гэж үзэж болно. Энэ бол одоо том одоо өөрчлөлт гэж хэлж болно л доо. За тэгээд татварын асуудал дээр бол та бүхэн бас мэдж байгаа ойрын үед бол маш олон одоо татварын шинжилгээний одоо програмууд за тэгээд дээрээс нь бол хууль эрх зүйн одоо өөрчлөлтүүдийг бол хийж байгаа. Энэ тал дээр бол одоо тодорхой мэдээллийг бол одоо засгийн газар, сангийн яам, татварын ерөнхий газар бол одоо байнга өгж байгаа гэж ойлгож байгаа. Тэгээд татварын одоо шинжилгээх нь гол цөм нь юу вэ гэхээр өнөөдөр татвар гэдэг зүйл бол Монголын эдийн засгийн одоо нэг чухал суурь. Тэгэхдээ бол татварыг бид нэр зөвхөн одоо бизнесээс хураах гэдэг үүднээсээ биш харин яг яаж тэр бизнесээ бид нэр өсгөж томруулах вэ гэдэг талаас нь бол татварын системээ шинжилж өөрчлөё гэсэн тийм одоо санал бодлыг бол одоо манай компаниуд гаргаад тэгээд энэний дагуу бол засгийн газар бол одоо тодорхой ажлууд хийж байгаа гэж ойлгож байгаа. За тэгээд итгэлийг сэргээх ажлууд гэж байгаа. Итгэлийг сэргээх гэдэг дээр бол өнөөдөр манай эдийн засаг, манай энэ хөрөнгө оруулалтын орчинд бол одоо итгэл суларсан бол үнэн тийм. Тэгээд энийг бол одоо бид нэр богино хугацаанд яаж одоо сэргээх вэ гэдэг дээр бол хүн болгон өөрийн санаа бодлоо бол оролдуулж байгаа.
мэдээж их олон жилийн хугацаанд одоо олж авсан итгэлийг бид нар маш богинохон хугацаанд бол одоо алдаж болдго юм байна. Гэхдээ бол энийг бид нар өөрсдөө монголчууд, Монголын компаниуд өөрсдөө сэргээхгүй бол өөр хүн сэргээхгүй. Тэгээ энэ тал дээр бол нэлээд их олон ажлууд хийгдсэн байгаа. За түрүүн хэлсэн тэр бизнесийн дээд хэмжээний уулзалт бол 6 сар зохион байгуулагдсан. Нийтдээ 23 шинэ төслийг бол танилцуулаад нийт өртөх нь бол 18 тэрбум орчим долларын шинэ төслүүдийг бол хөрөнгө оруулагч нарт танилцуулсан байгаа. За тэгээд энэ хугацаанд бол Испани, Герман, Солонгос, Хятад, Япон гэдэг энэ улсуудын одоо компаниуд Монголд одоо хүрэлцэн ирж бас энэ бизнесийн боломжийн талаар, хөрөнгө оруулалтын талаар бол жол уулзалтууд хийсэн байгаа. Тэгээд бид нар ч гэсэн өөрсдөө бас сая бол Японд бол маш том одоо Монголын компанийн төлөөлөл явж хөрөнгө оруулалтын боломжуудад танилцуулсан байгаа. Тэгэхээр бол бид нар өөрсдөө байгаа боломжоо олон Монголд одоо тэр хүмүүсүүдийг авчираад танилцуулж байгаа бол одоо маш том бас ажлын эхлэл юм аа гэж үзэж байгаа. Тэгээд саяхан жишээлбэл 1 дахь 2 дахь өдөр бол энэ Монгол Солонгосын эдийн засгийн форум гэж зохион байгуулагдсан байгаа. Тэнд бол яг бас Монголын компаниуд одоо шинэ төслүүдэд танилцуулсан. Тэгээд зарим төслүүдийн эхлэл одоо эхэлж байгаа тэр мэдээлэлүүд өгсөн байлаа. Жишээлбэл Монголд өнөөдөр 5 толгой дээр Солонгосын компани Эрдэнэс 5 толгойтой одоо хамтраад тэр нүүрсний давхаргын метаныг бол олборлох тийм одоо төслийг бол эхлүүлж байлаа. Тэрний үйлдвэрийг барьна гэсэн. Тэгэхээр энэ бол бас одоо эрчим хүчний салбарт бол бас нэлээд тийм томоохон өөрчлөлтийг авчирхаар тийм мэдээлэл бол байгаа. За тэгээд та бүхэн мэдж байгаа тэр концессийн гэрээнүүд бол зурагдсан байгаа. Нийтдээ одоогоор 5 гэрээ зурагдсан гэж байгаа. 6 дахь нь бол энэ 8 сар зурагдана. Тэгээд хамгийн одоо чухал гэрээний нэг нь бол энэ дулааны 5 дугаар цахилгаан станцын гэрээ бол зурагдсан. Яг одоо бодиттой 1.3 тэрбум Америк долларын хөрөнгө оруулалтыг Монголд одоо ойрын 2-3 жил бол жилийн дотор бол одоо оруулж ирж бүтээн байгуулалт хийх энэ процесс бол одоо эхэлж байгаа. Тэгээд энэ 5 дугаар цахилгаан станцын энэ бүтээн байгуулалтын ажил бол нэлээд идэвхтэй явагдаж байгаа. Өнөөдөр дөрвөн цагаас өнөөдөр 16 цагаас оюутлогоо компани тэгээд засгийн газартаа бол бас 5 толгойн цахилгаан станцын хамтран ажиллах тэр худалдаа авах гэрээг бол хийж байгаа. Энэ нь бол юу вэ гэхээр бол дахиад 1.2 тэрбум долларын 450 мегаваттын дулааны цахилгаан станцын одоо бас шинэ төсөл бол одоо хэрэгжиж эхэлж байна гэсэн үг. Тэгээд энэ дээр бол бас олон улсын нэг нэр хүндтэй компаниудыг сонгон шалгаруулах процесс бол бас эд дундаа явж байгаа. Тэгэхээр бол яг энэ бодиттой төслүүд бол хэрэгжиж байна. Тэгээд өмнө нь бас бид нар мэдээлж ирсэн л байна. Эрчим хүчний салбарт бол ойрын хугацаанд бол маш олон том бүтээн байгуулалтын ажлууд бол хийгдэж байгаа. Тэгээд эрчим хүчний салбар нь өөрөө Монгол одоо эдийн засгийн чинь бас нэг суурь салбар учраас энэ салбарын одоо өнөөдрийн энэ нөхцөл байдлыг улам сайжруулах. Тэгээд ирээдүйдээ бол бид нар одоо экспортын зах зээл рүү одоо хандах тэр одоо боломжийг бол өнөөдрөөс бид нээж эхэлж байгаа маа. Тэгээд саяхан бол бас бидний Хятад ард улстай манай засгийн газар бол бас энэ эрчим хүч худалдаа авах одоо ерөнхий хилцээр гэдэг юм бол байгуулахаар бол одоо ажиллаж байгаа. Энэний одоо суурийг нь бол бас энэ 100 хоногийн одоо ажлын хүрээнд бол тавьсан байгаа. За тэгээд мөн хөрөнгө оруулалтын сан гэдэг зүйлийг бол одоо бид нэр өөрсдөө Монголдоо бас барьж байгуулах тэр ажлыг бол эхлүүлсэн байгаа. За тэгээд энд бол засгийн газраас бол тодорхой хэмжээний хөрөнгө оруулалтыг одоо хийн. Тэгээд дээрэс нь бол бид нар олон улсын банк санхүүгийн байгууллагууд хөрөнгө оруулагчнаас хөрөнгө мөнгө татаж Монголд байгаа өнөөдрийн энэ олон боломжуудыг бол санхүүжүүлэх шинэ их үүсрэг бол бий болохоор бол одоо бас ажиллаж байгаа. Энэ ажил бол бас ойрын хугацаанд бол нэлээд үр дүнтэй байх байхаа гэж бодож байна. За та бүхэн бас мэдж байгаа Япон Монгол хоёрын хооронд бол засгийн газрын хооронд эдийн засгийн хамтын ажиллагааны бол хэлэлцээрийг бол одоо байгуулна. Энэ хэлэлцээрийн гол одоо өнөөдрийн одоо бид нарт мэдэгдэж байгаагаар бол олон улсын зах зээл дээр нэлээд тийм эерэг одоо бас хандлагыг бол бий болгож байгаа юм байна. Жишээлбэл одоо манай хамтарч ажилладаг түншүүд Нью-Йоркоос, Гонконгоос хүртэл одоо энэ талаар бол одоо лавлж одоо асууж байгаа. Тэгээд хэлэлцээр байгуулна гэж зарлцсан байхад одоо олон улсд бол нэлээд тийм эерэг хандлагыг бол бий болгож байгаа. За тэгээд
маш одоо удаан хүлээсний эцэст бол энэ ашигт малтмалын хуулийн одоо шинжилсэн найруулга гэдэг юм бол батлагдсан байгаа. За энийг бол ер нь сүүлийн бараг жил хагас бол бид нэр хүлээсэн. Тэгээд маш том өөрчлөлтүүдийг бол одоо оруулна гэж хэлсэн. Тэгээд нөгөө уул уурхайн салбарын бодлого нь нэг сард батлагдсан байгаа. Тэгээд гол цөм нь одоо бидний ойлгож байгаа бол хувийн компани, хувийн бизнес энэ уул уурхайн салбар руу бол одоо орох тэгээд тэр ажлыг хийх тэр замыг бол улам одоо тодорхой болгосон байгаа гэж үзэж байгаа. За тэгээд газрын тосны хууль бол батлагдсан байгаа. Газрын тосны хууль дээр бол өнөөдөр Монгол бас энэ олон улсын зах зээл дээр нефтээ өөрсдөө одоо олборлоод тэгээд энэ зах зээл дээр борлуулдаг тэр одоо процессыг бол улам одоо цааш нь явуулах. Тэгээд энэний үр дүнд бол бид нэр одоо эрчим хүчний бөгөөд энэ газрын тосны нэлээд бас боломжтой тийм тоглогч нь бүс нутагтаа болох тэр замыг бол нээж өгч байгаа. За зөвлөлийн хүрээнд одоо дахиад хэлэхэд бид нэр 180 гаруй компанитай уулзсан байгаа. Тэгээд энэ маш олон одоо мэргэжлийн холбоод бизнесийн ассоциацуудтай уулзсан. Тэгээд та бүхэн бол энэ дээр бол гишүүнийхэн тоо тэгээд ямар холбоотой уулзсан бол нэрсэн байж байна. За энэ 180 компанитай бид нэр уулзаад тэгээд гарсан гол саналуудыг бол ингээд базаад үзэхэд бол хамгийн одоо их олон давтагдсан санал бол компаниудаас бол хамгийн түрүүнд өнөөдөр юу хийх шаардлагатай вэ гэхээр оюу толгоон энэ хоёр дахь шатны санхүүжилтний асуудлыг засгийн газар тэгээд бусад одоо энэ оюутлогоо компани дээр оролцож байгаа хөрөнгө оруулагч нар бол одоо хурдан шийдвэрлээд өгөөч тэгэх юм бол энэ одоо манай зах зээл дээр их эерэг тийм хандлага бол үүсэхээр байна. Тэгээ өмнө нь бол оюутлогын бүтээн байгуулалтын одоо энэ процессыг бол бид нар бүгдээр мэдж байгаа. Энэ үед бол манай эдийн засаг бол хамгийн их одоо өндөр өссөн байгаа. Тэгэхээр хоёр дахь шатны санхүүжилтийг бид нар өнөөдөр засгийн газар одоо тэр хамтарч байгаа хүмүүстэйгээ суугаад хурдан шийдээд өгөх юм бол одоо бизнесийн үйл ажиллагаа бол одоо тэрийгээ дагаад хурдан сэргэнэ гэсэн тийм одоо хүлээлт бол одоо зах зээл дээр бол маш өндөр байна. Энэ тал дээр бол одоо та бүхэн бас цаашаа бол одоо олон мэдээлэлүүд гарах байх гэж үзэж байгаа. Гэхдээ өнөөдрийн жишээлбэл оюутлогоо засгийн газартаа эрчим хүчнийхээ тэр гэрээг байгуулна гэж байгаа бол одоо маш том тийм одоо сигнал юм аа гэж үзэж. За тэгээд татварын асуудал дээр бол нэлээд одоо ярьсан түрүүн ярьлаа. Өнөөдөр Монголын бизнесүүд юу хүсэж байгааг нөхөө ерөөсөө шудраг татварын системийг төсөж байгаа. Өөрөөр хэлбэл одоо хүн болгон бол татвараа төлдөг. Тэгээд тэр татварын одоо систем нь бизнесээ дарамтлагдаг бус харин бизнесээ өсгөхөд нь бол одоо дэмждэг тийм системийг л одоо өсөж байгаа. Тэгээд энэ тал дээр бол маш том одоо шинжилгээний процесс бол эхлээд явж байгаа. Энэ дээр бол засгийн газар ч өөрөө маш их олон судалгаа хийсэн байгаа юм байна. Тэгээд компаниуд болгоноос салбар болгоноос бол бидний саналыг авсан. Тэгээд энийг бол одоо татвар ерөнхий газар сангийн яам бол одоо цааш нь одоо ингээд тэр хуулийн өөрчлөлт, бодлогын өөрчлөлт болоод явуулна гэж үзэж байна. За тэгээд ашиг түрүүн хэлсэн энэ ашиг малтмалын хууль дээр бол маш их том хүлээлт үүссэн байсан. Одоо энийг бол тайлж өглөө. Тэгээд энэний араас бол мэдээж хэрэг одоо энэ хайгуулын шинэ одоо төслүүд эхлэх тэгээд хөрөнгө мөнгө босох процесс бол одоо эхэлж байгаа. Өнөөдөр бол одоо улсын зах зээл дээр бол уул уурхайн бараа бүтээгдэхүүний үн одоо муу байгаатай холбоотой бол хайгуулын зах зээлийн бас нөхцөл байдал бол жоохон хүнд байгаа. Гэхдээ бол одоо бид нар хууль эрх зүйн орчноо ойлгомжтой болгосон учраас бол хүлээгдэж байсан төслүүд бол эхлээд явж байгаа гэж одоо үзэж байна. За тэгээд дараагийн одоо слайдууд дээр бол нэг ямар асуудлыг хилжсэн бэ гэдэг мэдээлэл бол байгаа. Тэгэхээр та бүхэн энийг бас харах юм бол одоо бид нар мэргэжлийн холбоодууд тэгээд бас засгийн газрын агентлагуудтай уулзаад тодорхой асуудлуудыг бол хэлцээд тэгээд тэрүүн дээрээсээ үндэслээд зөвлөмж бол гаргаад тэгээд ерөнхий сайд бол өгж байгаа. Тэгээд тэрнээс нь бол одоо ингээд эхнээс бол ажил хэрэг болоод явж байгаа талаар бол одоо мэдээлэлээ. Тэгээд гол зүйл бол өнөөдөр бид нар бизнес хийж байгаа улсууд нь монголчууд бүгдээрээ одоо нэг газар суугаад эдийн засгийн шийдвэр гаргадаг энэ одоо процесс бол эхэллээ. Энэ бол цаашаа үргэлжлээд явна гэдгийг бол одоо мэдэгдээ. Тэгээд дээрэс нь бол одоо бид нар энэ засгийн газарт бол их олон зөвлөмжүүдийг бол зөвхөн өнөөдөр ингээ өгөөд дуусахгүй одоо ингээ цаашдаа үргэлжлээд явах юм байна. За дараагийн тоног жишээлбэл барилгын одоо үндэсний ассоциац
За Монголын банкны холбоо, Монголын даатгагчдын холбоо гэдэг энэ эдгээр одоо холбоод бол энэ засгийн газрын агентлагуудтай бол бас суугаад асуудлууд бол ярилцсана гэж. Тэгэхээр бол бидний хийсэн ажлын одоо явцын талаар бол ийм мэдээлэл өгөхөр байна. Тэгээд та бүхний өмнө бол энэ нэг мэдээллийн чанартай юу тарагдсан байгаа. Тэгэхээр энд бол 29 өргөн барьсан 29 хуулийнх нь тухайн мэдээлэл ус байж байгаа. Тэгэхээр бол энэ дээр бол тодорхой байгаа учраас бол та бүхэн хэрвээ шаардлагатайг бол бас их хурлынхаа гишүүд төр бусад хүмүүсээс лавлна гэж. Бидний зүгээс бол энэ засгийн газрын хажууд бизнесийн зөвлөл гэдэг одоо сайн дураараа бид нар одоо ямар ч цалин аваагүй, ямар ч цалин хөлс аваагүй одоо компани одоо ажилчид захирлууд цуглараад тэгээд өөрсдийнхээ саналыг бол одоо дор нь өгж ирсэн. Тэгээд гол бас нэг хэлэх ёстой зүйл бол бид нэлээд баг болж ажил сурж байна л да. Ер нь цаашдаа ингээд эдийн засгийн шийдвэр гаргахтаа бид нар яг тэр гол субъектүүд нь ингээд хоорондоо ингээд баг болоод ажиллах юм бол илүү үр дүнтэй шийдвэрүүдийг гаргадаг. Тийм процесс бол одоо ингээд явах нэ. Тэгээ энэ тал дээр бол та бүгдэд бол одоо шаардлагатай бол манай энэ зөвлөлийн гишүүд бол энд байгаа бас ирсэн байгаа. Тэгэхээр та бүхэн бас мэдээлэл хүмүүсээс аваарай гэж хэлмээр байна.